Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр C програмчлалын хэлээр анхны кодоо хэрхэн бичих талаар та бүхэнд тайлбарланаа. C програмчлалын хэл дээр анхны кодоо бичгээс өмнө та бүхэн маань алгоритмын зохих мэдлэгтэй байх шаардлагатай. Хэрвээ та зохих ёсны алгоритмын мэдлэггүй бол өмнөхөө мартсан байвал мэдлэгээ санах үүднээс Pro Easy Academy гэсэн YouTube сувгийн алгоритм гэсэн энэ плейлистэн доторх бичлэгүүдээс үзэж өөрийнхөө мэдлэгийг сайжруулаарай. За энэ хүү алгоритм гэсэн плейлист дотор хоёр дахь бичлэг болох алгоритм номер 1 логарифмын параметр анхны алгоритмыг хэрхэн байгуулах вэ гэсэн бичлэгийг үзснээр та анхны алгоритмын мэдлэгээ хүлээн авч өөрийнхөө мэдлэгийг сайжруулах юм аа. За ингээ хэдүүлээ үргэлжлүүлээд C програмчлалын хэлний анхны кодоо хэрхэн бичих талаар та бүхэндээ тайлбарлая. За C-гийн анхны кодоо бичихын тулд бид нэр onlinegdb.com гэсэн веб сайтыг сонгож авсан. За энэ сайт маань төрөл бүрийн програмчлалын хэлийг хөрвүүлэх юм чадaltaй онлайн веб сайт байгаа. За энэ онлайн веб сайтны language хэсэг дээрээс бид нэр C програмчлалын хэлээ сонгоод кодоо бичье. За C програмчлалын хэлний анхны кодыг бичихын тулд бид нэр чагт гэсэн түлхүүрүүгийг сонгож аваад include буюу агуулж ийн гэсэн түлхүүрүүгээ бичнэ. За үүний араас их багын тэмдэглэгээ нээгээд stdio буюу стандарт input output header гэсэн стандарт оролт гаралтын толгой файлыг зарлаж өгнө. За үүнийхэн дараагаар бид нэр int main гэсэн үндсэн функцаа зарлаж бичээд үндсэн функцийн араас хаалт нээгээд хаалт хаагаад бичээд өгнө. За үүнийхэн дараа гоё хаалтаа нээгээд гоё хаалт нь дотроо дараах кодыг бичнэ. За print f буюу print file гэсэн функцийг бичиж өгнө. За энэ print file функц маань ямар учиртай юм бэ гэхээр нэг өсөндөө тухайн таны бичсэн текстийг дэлгэснээр хэвлэдэг юм код байгаа. Hello world гэж үчээд ард нь бөөрийн хаалтны хамгийн ард нь цэг дасал тавьж өгнө. За ингээд run гэсэн төвчлөрөө дараад код ажиллуулна. За run гэсэн төвчлөр дасны дараагаар таны код хэрвээ зөв ажиллаж байх юм бол hello world гэсэн текст хэвлэгдэнэ. За энэ хүү кодыг эхнээс нь товч тайлбарлая. Chakt include гэсэн түлхүүрийг бичээд араас нь stdio цэг буюу стандарт оролт гаралтын толгой файлыг зарлаж өгөөд за энэ стандарт оролт гаралтын толгой файлын маань үндсэн функц нь printf функц буюу print file гэсэн функц байгаа. Энэ хүү print file гэдэг функцаас гадна төрөл бүрийн scan гэсэн функцууд бас энэхүү стандарт оролт гаралтын функцуудын тоонд ордог. За дараа нь print f гэсэн функцийн ард бөөрийн хаалтаа нээгээд дотор нь давхар ажилтан дотор hello world гэсэн текстээ бичнэ. За энд бол дурын утга байж болно. Жишээлбэл Улаанбаатар City 2025 гэсэн текст байж болно. За ингээд давхар ажилтаа хаагаад бөөрийн хаалтаасны дараагаар цэг дасал бичиж өгнө. За C програмчлалын хэлний гол онцлог бол гол нь цэг даслыг бол энэ 3-5 дахь мөрний хооронд байгаа бүх кодон дээр бол бичдгээрээ даваа талтай байгаа. Тэгэхээр энийг бичихгүй бол таны код бол ажиллахгүй гэсэн үг. За ингээд run гэсэн төвчлөрөө дараад үзэхэд Улаанбаатар City 2025 гэсэн үр дүн гарч байна. За хэрвээ та C програмчлалын хэлний энэхүү анхны бичлэгийг үзээд танд код бичих сэтгэл төрөх юм бол та үргэлжлүүлэн энэ өмнөх хичээлийн тулгуур ойлголтууд болох алгоритмын мэдлэгээ сайжруулж алгоритмын талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Pro Easy Academy сувгийн алгоритм гэсэн плейлист дотроос энэ эдгээр бичлэгүүдийг үзээрэй үргэлжлүүлж мөн та Python програмчлалын хэлээр код бичихийг хүсэж байвал Python програмчлалын хэл гэсэн энэхүү плейлистэн доторх бичлэгүүдийг үзээрэй. За ингэснээр та програмчлалын мэдлэгээ дэвшүүлэх боломжтой юм. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувгийг тань таалагдсан бол subscribe хийж дагаарай. За мөн бичлэгүүд мань таалагдсан бол лайк дараарай. За мөн сэтгэлийн багахан тусламжийг биднэрт бас ханд өргөж болно шүү гэж та бүхэндээ уриалж байна. Ингээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.